TV9 телевиз үзүүлж байна. HR Corporation хамтран бүтээв. Тэр нийгэмд олон дүрээр оршдог. Эрх мэдэл, эд баялаг, зөрчил, төлөөлөл. Өөрийгөө үгүйсгэгч, бас өөрийгөө бүтээж яваа нэгэн. HR Corporation-ы ерөнхийлөгч оюун ухааны бизнесмен. Түүний бүтээсэн сэтгэлгээ хязгаарыг тэлдэг. 30,000 гаруй хүний сэтгэлгээнд өөрчлөлт авчирсан ололт түүнийх. Энэ туршлага одоо онцгой 10 эрхэнд үргэлжлэнэ. Энэ бол өөрийгөө ялах, эсвэл өөртөө ялагдах эцсийн заг. Бодол эвдэрнэ, хүн өөрчлөгдөнө. Тоочин цагийн тэргүүний ажилтны гонлог явагдаж хоёр огтуулж байгаагүй би өөртөө чи танилцах гэж хурж ирсэн. 40 настай хүмүүсийн төлөөллөөс тэр бас амьдрал дээр бас онж боссон тий. Унчаад энэ чигээр амьдрал дуустын болов гэхээр дуусаагүй шүү гэдгийг харуулж байгаа бас нэг хүний нэг юм болов гэж бодоод бид нар таныг сонгоод энэ шоунд оролцооч гэд урилгыг өгч байна. Хамгийн түрүүнд ороод хинч байхгүй гэрийн буур шиг гэр шиг байсан. Тэгээд тэгэнгүүт нь тэгэл угаасаа намайг айлд орохтол айлын хүмүүс чинь дандаа л баруун талтай тийшээс ийшээс угаал тэгээд тэрүүгээр очиж суулаа. Хүүхдийн радио станц яг одоо Улаанбаатар хотод 11 цаг 25 минут болсон байна. Таны хариалагдж байгаа үнсэн ажил бол Монголын үндэсний олон нийтийн радио телевизийн Хүүхдийн подкаст дээр хөтлөгч редактораар ажиллагаа. Намайг Болдын оюун тамир гэдэг хүү охин хоёртой. Хүүг би хувьдаа Аз гэж боддог, охиныг жаргал гэж боддог. Аз жаргалтаа эргэлж ирийн эмэгтэй байна. За мөн хажуугаар нь маркетингийн салбарт бас хуваарай ажилладаг. Өглөө босоод одоо өөр хүүхдтэй өглөөний цай бэлдэх, хичээл сургуулиас хүргэдэг, мөн орой бас авдаг. За түүнийхээ хажуугаар яг үнсэн хариалагдсан ажлуудаа амжуулна. Ерхийдээ жоохон завгүй төрлийн эмэгтэй байгаа. Вау! Та өөрийгөө хянаж байна гэж итгэх тэр мөчөөс тоглоом таныг аажмаар удирдах эхэлнэ. Ганцхан эргэлзээ таны бүх шийдвэрийг өөрчилж магадгүй. Энэ бол энгийн өрсөлдөөн биш. Энэ бол өөрийгөө ялах эсвэл өөртөө ялагдах эцсийн заг. Уулзах цэг be strong. Яг таавар шиг л санагдлаа. Ерөнхийдөө мэдээж хэрэг камер ингээ явж байгаа учраас ерөөсөө тийм юм бодох боломж гараагүй. Тэгээд хамгийн түрүү ингээл ороод харахад гурван талаас нь гэрэл туссан тэр сандал шууд нүдэнд харагдсан.
Тэгээд намайг ийшээ суугаараа гэж хэлж байгаа юм шиг санагдаад шууд очиод юу ч бодлого санаанд суусан л та. Тэр шууд хойморт орж ирээд суучгууд нь заавс нэлээд хүчтэй эмхтэй байна даа л гэж бодсон. Оролцогчид ямар бодож байна тий. Яг ингээ хүмүүсээ оруулах хугацаанд нэлээд удаан оруулж ирээд исэн хүлээлт үсгээд хамгийн ихэнх гарч ирэх жоох юу вэ тий. Баялаа бүгдийг хүлээх юм шиг. Би ганцаараа орж ирчихэд хүлээгээл байлаа. Билег авах гэж байгаа юм шиг санагдах юм. Өвөл аав да. Оролцогчид нь билег болж орж ирээд байгаа юм шүү. Харин Ингэж түк гэж. сюрприз гэдэг. Тэг хин байгаа л гэл хаалга онгох тоолонд харж исэн. Онгож юм. Хурж юм тий. Үг яах вэ? Дээрээ боосгүй, доороо боолгүй. Гоё. Өөрийнхөө л амьдарч ирсэн. Үн чудрагл хандсан энэ хорвоотой. Харих зам минь улам тадарсаар Би чинь бас нэр хилтэй хамтаа бас гар юм шиг байгаа юм. Дандаа доромжлуулнаа. Хүүхэн шиг ганшгансан гээл нэг солиордیں۔ Тэр хүн хүнийг өөрөө доромжилж чадж байгаа үжиж эргүүлээд тэр амар муухай доромж үгийг хүлээж авах амар дургүй юм билээ шүү дээ манай нийгэм. Би жоохон эсрэг талын дүртэй байж магадгүй шүү. Яагад гэвэл би өөрийнхөө үзэл бодлыг илэрхийлэхийн тулд би шударгал байна. Намайг уучлаарай. Би үнэнгээр л байхыг хүсэж байна. Сайн байна хаа. Сайн байна уу? Сайн байна. За, сайхан тоглож ирсэн баяр. Тано. Сайн байна уу? Сайхан хаварч байна. Ямар тийм шүүгийн техникт орж ирж байна. Ингээд хэрэг хийсэн юм. ингээд суух юм шиг. Тэднээс орж ирсэн хоёр хараа гайссан. Яасан юм. Энэ зөвхөн Дуртай газар гэсэн. 10 тоглоод байна уу? Дугуурлаас нэлээд удаа хүлээг юм шиг. Ганцаараа орж ирчээ суугаад байл. Ганцаараа бодож одоо 3 зөвхөн түрүүлж ирж бүр бодсон юм шүү дээ. Тий. За тэг яхаг бол угаасаа би чимдээ багасаа тань тэр намайг стамтлахыг шүү. Тэг би ч өөрөө бас урлагийн юм тэгэл дэдтэй хавийн ах нарыг бол бас хүндэтгэв. Энэ дотор хүндхэн бөхстэй юм байна. Тэр хүн бидний аягүй хүлээлгчлээ. Тэр хэм оруулаа аль. Сайн уу? Сайн уу? Сайн байна уу? Сайхан орж байна уу? Сайхан орчиж байна. Одоо энэ бол чөлөөтэй ярьж бодох юм шиг шүү дээ. Тойрч сууж муу гэж юусоо төсөөлөөгүй. Тэгэл ингээл оролцогч нар хоорондоо талаас гарч ирээл өө за сайн байна уу, за сайн байна уу гэж хэлэх юм болоо гэж бодсон байхгүй. Тэгсэн чинь харин юу байхгүй л тий. Хөлнийхөө хөлөө игээд. Тийм шүү дээ.
Одоо бол сайжирч байна. Ер нь харьцангуй. Тэгээ бас манайх бас нийгмээр бас шаарддаг бас. Гэхдээ нэг зарим нь бол яг ингээд нэг харагдц төдий зүйл хийгээд эсвэл нэг айгүй тийм нэг гялгар тийм гялгар нэг айгүй гоё чамин ганган юугаар чулуугаар авчид хийчдэг. Тийм нөгөө хальтраад өвлдөө хальтраад өстөө яг тэгээд аваа. Оролцогч Мөнгөн Сарнагийн хувьд бол өөрийгөө бас илэрхийлэх за нийгэмд эзлэх байр суурийн хувьд мөн л өөрийгөө олсон тийм оролцогч байсан. Ерөнхийдөө бол айгүй найрсаг мэдрэмжийн хувьд бол айгүй тийм эерэг мэдрэмжтэй. Багаар ажиллаад явах үед бол тийм янз бүрийн зөрчилдөөн гарахааргүй төрлийн хүн шиг санагдсан. За, сайн байна уу? Сайхан харж байна уу? Сайхан харж байна. Одоо дуртай газараас өмнөсөн шүү дээ. За. Ой, танаа үеийн залуу ороод ирэх чинь. Надад шууд таалагдаж, ягаад гэвэл тэр хүнээс ирч өгч. Тэр хүнд нэг юм руу нэг тийм өөрийгөө нэг зориулаад байгаа нэг тийм нэг юм харагдсан. Нилээн бас буур суурьтай дөө хүүхэд гэж яхад магадгүй тэр олон уралдаанд тэмцээнд орж исэн одоо спортын хүн учраас бас тийм хүмүүжил бас байгаа. Би ч орж ирээд манай гэрийн ши болохоор гэрийнхаа зүгтгараас очсон. Аюу хөвгөлтэй санагдсан. Ярьж байгаа юм. Тэгээд яг энэ шоуны хувьд ярьж байгаа юмнууд нэг тийм serious биш санагдаад нэг тийм тоглоод яриад байгаа юм. Одоо жахсан дөгч намайг ахаа гэж. Хоёр ч нэг үе биш юм уу? Яалаа гэж. Гэж юм уу? Тэсний хөвчин заа. Дөө. За. Сахал замбаа нургаад ирсэн байна. За. Хөрхөн харагдаж байгаа. Юу намайг ахын үеэр дууж хараад юм. Арай ч тэгээд. Ерөөс төсөөлсөнгөө. Тэгээд бүгдээр айгуу гоё нээлттэй хүмүүс байна. Би ер нь бол ингэж төсөөлөөгүй за яг жоохон эго өндөртэй. Муухарахад хамраас өгсөн тий. Хүмүүс байх болов уу гэж бас зарим нь төсөөлж исэн гэсэн чинь бүгдээр айгуу гоё хүмүүс байна. Одоо тэндээс л орж ирэх хэрэгтэй дөө. За намайг Батсангидийн Цэрэн Норов гэдэг жирийн нэг бизнесмен эмэгтэйчүүдийн төлөөлөл болж одоо энэ шоунд оролцож байна. Намайг бол манай ёстой үнэхээр дураар нь өсгсөн. Айлын том эмийн өвгийн үг тэгэл дургуугаа өрөх юм бол эмийн өвг дээр очиж бүх юмыг шийдэх юм боломжуудыг өгж исэн тэр нь хамгийн том хөрөнгө оруулалт болсон гэж би бол боддгоо шүү дээ. Амжилттай явах жохлоо хүн чанартай явах жохлоо гэхээр чи хоорондоо салж болохгүй байхгүй юу? Миний хувьд бол одоо хүн чанартай, мөн чанартай байж одоо бүх юмд итгэл зүрхээ шингээж байж ийж одоо тэр амжилт гэдэг юм чинь ирэх байх гэж би бодоод байдгийн. Чи гараан тэгээд энэ үйлчлэгээ аялал жуулчлалын бүр тэгээ эмнэлгийн салбарын бизнес, хоо сайхны салбар, мөн уул уурхай, гадаад дотоод худалдаа мэдээдгүй олон чиглэлд бас өөрийгөө сольж өгүүлж тавс явуулж байна да. Сайн байцгаана уу.
За дуртай газараа суугаарай. За энэ шисвч. Аа мундаг. За сайн байцгаана уу. Мундаг гой бүсгүй байна. За баярлалаа. Цэрэн ороо. Цэрэн дэлгэр мөрөн. За хэзээ ч хүлэн зөвшөөрдөг нэг хүн орж ирсэн. Тэр бол гоо сайхны имлэг юм байсан. Төмөр атагтай гэж ярьдаг штэ. Нэг тиймэрхүү сэтгэл төрүүлсэн. Явж исэн аа. Яг нөгөө миний би чинь хойморгээ бодсон сууж байгаа суудлал руу ийшээгээ нэг ингэж харснаа. Тэгээд ийшээгээ суудсан. Тэгэхээр бас л айхтар өсгөө байна даа л гэж бодсон. Зүгээр л яг ингээд бүгдийг нэг баздаг хүн байдаг шүү дээ. Яг нэг тийм оролцогч болвол гэж бодож байна. Удирдаад явцдаг, ингээд базаад явцдаг. За ажил үйлсэн сайн байна уу? Сайн байна. Ерөнхийдөө мэдэн шүү дээ. Тийш үү. Тий. Айгүй ойлгох мэднэ. Тийш үү. Мэднэ. Тий. Архан мэднэ шүү дээ. Өөр мэдж байгаа зү тий. Мэдж байгаа зү тий. Тэгээ таныг бол би итгэл бүгд мэдж байгаа байл тий. Хүн эцэг ихээс бүрэлдэхтэй өөрийн гэсэн тэр бүр хүн байх онцлогын хувьд эд эсээрээ гэж бүрэлдэж хүн болдог байх гэж боддөө. А тэр бүрэлдсэн эд эсэнд хөтөн мис хүрээд өөрчлөхөд ямар нэгэн өвчний их үүсвэр зайлшгүй үүснэ гэдэгт би бат итгэлтэй. Дэлгэр мөрөн оролцогчийн талаар бол ёстой нэг сэтгэлгээндээ өөрчлөлт хийх бас шаардлагатай хүний нэг юм болов гэж бодож байна тий. Одоо яг нэг юм бодсон сэтгэл зүй яг нэг юмдаа нэг орчоод тий тэрнээсээ өөрийгөө чөлөөлж чаддаг хүн байдаг шүү дээ. Тэгэхээр өөртөө хит татсан хүн юм болов нэг бодолтой. Сэтгэлгээний хувьд бол энэ хүн өөрөө өөрийгөө өөрчилж харуулж байж энэ нэвтрүүлэгт бас нэг сонирхолтой өнгө аяс байх юм болов гэж би бол харлаа сая. За 6 дахь нь орж ирлээ. Тэгээд би хэлсэн. За засгийн газар хэрэг хэлэх газараа та нар энэ цэцэрлэг түрээдийн юм чинь энэ чинь хүмүүс ажиж алхаж явах хэрэгтэй байгаа байсан. Энэ хаалгаа онгоодгоч гэсэн 2 хоногийн дараа тэгээд хаалгыг онгоодгоо дараа нь хашааг нь аваад хайцсан байлээ. Намайг өмгөөлөгч Ламжийн Батчуу гэдэг. За өнөөдөр миний хувьд улсын дээд шүүхтээр хяналтын гомдол өгчөөд за гарч ирлээ. Өдөртөө шүүхээс шүүхийн оронд, цагдаагаас цагдаагийн оронд, прокуроос прокурорын оронд явдаг. 1000 өмгөөлөгч за болоо 500 100 өмгөөлөгч нийгэм тулгаад байгаа асуудлаар ярихад бол би бол нийгмийг модос өөрчилж чадна, төр зэсэгт бол дуу хоолойгоо хангалттай хүргэж чадна гэж боддог. Хууль зүйн хэр хариуцлагатай байх нь түүний үн цэнийг тодорхойлно гэж байгаа шүү дээ. Хууль зүйн шинжилгээ хаанд 10 гаруй мянган шав төрүүлээ. Тэгээд би багш гэдгээрээ бол багтдаг. Хамгийн залуу доктор, хамгийн залуу профессор, хамгийн залуу хурандаа гэж ялж хэлж байсан. Гэхдээ өнөөдөр бол одоо түүх бол өнгөрсөн байна л да. Сайн байцгаана уу? Сайн байна. За сайн байна. За дуртай газараа сонгоос. Эрхэм өмгөөлөгч сайхан орж ийн амгалан гэрээ. Сайхан уу? Сайхан да. Таньдаг мэддэг хүн ороод ирсэн чинь сэтгэл өөйг олчлаа хамтдаа шүү. Тэгээ бус нь хамтдаа биш юм уу те? Энийг тэгэл төрүүлэл хин төрүүлсэн юм. Сошдоор харж ирсэн юм. Харин ч өөрсдөө ч харж ирсэн юм байна те. Нөгөө харанхуй те. Гэрэл тусгацсан бас нилээд хүлээл гэж хэлээ. Тэгээ хүлээл гэж байгаа асуудал нь өөрөө бас хүний төвчээр бол янз янз юм бас шалгаж байгаа бас нэг шалгалт сорилт юм болоо гэж бодсон шүү дээ. За бас энэ хүн бас оролцох нь зөв зүйтэй юм байна те. Нийгэмд одоо бас сайн мэдээлэл хүргэх гээ зөв зүйтэй хандлага мэдээлэл хүргэх гээд байнгын контент мэдээлэл хийдэг хүн шүү дээ те. Тэгэхээр бас аюул зөв сонголт байна гэж харж байна би бол. Арай Ахмад үеийн төлөөллөөс те. Ямар ч байсан хинч байсан өөрөөрөө байна гэж бодож ирсэн учраас бас хин нэгэнд таалагдахыг боддог хүсдэг учраас хэн байх юу байх нь хамаагүй гэж бодсон. Одоо нэг хүн бол сонин хэн байгаа сонин байна. За нэг эмхтэй хүн ороод байна.
Сайн уу? Сайн уу? Сайн байна уу? Сайн байна уу? Сайн байна уу? Яа гэт. Цогцолж янда. Маш орж ирэх тийм айц хүйс мэдрэгдсэн үү? Харин тэгсэн ноцтой байдал. Харин тийм ноцтой тий. Тий. Надад бол тийм шүүгийн дээгэмд орж иж байгаа санагдаад хин нэг нь байцаад асуух гээд байгаа юм шиг. За шууд дэлгэр мөрөн анхыг харсан. Ер нь бол ганц таньдаг хүн гэвэл дэлгэр мөрөн анх. Бусдыг нь болохоор ер нь өмнө нэг харж байгаагүй. Ийм хүмүүстэй өршлөх юм байна гэд харсан. Дэлгэр мөрөн ах байгаа юм байна гэдгийг нь бас сонирхолтой санагдсан. Утасгүй удаан суунагдаж сонир мэдрэмж юм шүү дээ. Хаач явсан уцтайгаа явдаг хүн. Та ч мөр уцтайгаа бүр ярьсараа сурчаас тээ. Ингээд гар хоосоо өргөөд өгдөг. Тэгээ. Таны тэрий чин дуурайж хүмүүс аймаг лайв хийдэг гэсэн шүү. Ингэж ингээд дөө. Оролцогчтойгоо жоохон яриад сандрал арай гайгүй болсон. Ягаад вэ гэхээр энэ чинь бас бодит хүмүүс юм байна штэ тий. Бас л яг адилхан ингээл энгийн хөрхөн ярьдаг тийм бодит хүмүүс юм байна штэ гэдгийг хараад айгүй тайвширсан. Мичтмаа оролцогчийн хувьд бол тийм маш хөрхөн гэгээлэг тийм мэдрэмж төрсөн. Бас үе тэнгийнхин дундаас өөрийгөө олоод хийж бүтээгээд явж байгаа залуу үеийн төлөөлөл залуухан тийм хөрхөн охин орж иж харагдчихсэн. Таныг чи нэрээ нэг тэгжсэн шүү дээ. Ах уцаа салцсан байна гэд сэвэдсэн шүү дээ. Би утасны рекламд хоосон бохгүй. Тийм үү? Тий. Тэрнээс 17 дүүрэнд байгаа зү дээ. Хүн болгонд байгаа шүү дээ. Амьдрах гэж янз янз юм хийх юм да. Бид нар яг одоо Хинтээ аймгийн Дадал сүмд ирсэн байна. Би Strong Show-нд оролцох нэг оролцогчийг хайж байна. Монголын ард түмний хайртай хүү байж үтсэн, хараалын нийцсэн, энэ хүн байж үтсэн. Улаанбаатар хотоос өөрөө чи зэрж ирлээ. Зарим хүний хувьд бол улс төр миний насан дээр эхэлж идэг бол миний хувьд бол одоо улс төрийн амьдрал бол харьцангуй эрт 20 жил болсон байна. 16 онд бас 28-нд их хурлын шүү болж исэн. Олонний анхаарлын төвд би ч одоо баг 10 жил хэл ам хэрүүл тэмцэл дунд одоо 8 жил ингэж явж ирсэн учраас заримдаа бол ингээд нэг намжин байдаг ч юм уу гэж бодох үе байдаг гэж одоо 40 хүрээгүй цэлцэлгаараа байна гэж бодож байгаа. Тийм учраас магадгүй одоо бас дуурах хэлэх хувийнхаа хувьд бас хүмүүст таниулъя те санаа оноогоо илэрхийлье. Монголын янз бүрийн одоо нийгмийн салбарын төлөөлөл болсон хүмүүстэй зөв санааны хувьд сайхан хөгжиж өөрийгөө те гэж бодсон учраас над бол сонирхолтой л өглөх тийм. Урилгын маань ер нь хүлээж авч байна. Ганц л хүнээс асууж тэ гэр бүлийн хүнтэй зөвлөд тэгээд дэмжих баха гэж бодож байна. Тэр болох болов гэж бодож байна. За баярлалаа. За сайн байцгаана уу? За сайн байна уу? За сайн байна уу? Сайн байна. Хандлага. За сайн байна. Ярьж болно гэж. За сайн байна уу? За сайн байна. Одоо ярьж болох. За сайн байна уу? За сайн байна уу? Сайн байна уу? Таны үнд тавлаг сайхан байна. Таны ирээлүүдийг үзэл тэгэл бичсэн. Би яг бас та хэдийг өөдөч бус гэж бодоо тэгээд нэг мөглөө босож нэг юм хийчээ сууж идэв шүү дээ. Өөдөхгүй л гэж бодоод байгаа байхгүй юу гэж. Тойрооч суух юм шиг байдаг шүү дээ. За сайн байна уу? Өөрийгөө илэрхийлж нийгэмд танигдсан зүйл нь их гоё штэ. Тэр бие авч явж байгаа байдал надад бол таалагдсан. Би ч адилхан ир хүн л дээ. Өөрийнх нь дотоод гоо сайхны одоо мэдрэмж нь болвол тэр хүний л өөрийнх нь сонголт баг. Амар чимээгүй ингээл тойрол тэгэл яг ингээл ямар ч чимээгүй аниргүй ингээл хайхад гэл бүр зүрх бүр илүү ингээл сандраал. Ялангуяа өөрөө бас тэр хүн чинь маркетингийн салбарын байдаг шүү дээ. Тэгэхээр яг юу бодож
юу биднэр зориулж бэлдсэн үнэхээр сонирхолтой санагдчих. Юу харагдаж байна? Монголын маань 3 сая 600 иргэд тайз руу харсан байна. Тэгээ энэ тайз бол Be Strong шоу. Тэгээ хүмүүс амьдрал дээр ямар нэгэн дүрд тоглож амьдарч байдаг. Та бүхэн бас өөрсдийнхөө нийгэмд бүтээсэн дүрээрээ энэ тайзан дээр өнөөдөр сонгогдож ирсэн байна. Be Strong шоунд тавтай морил. За бай. Дуурийн дуучин Жавхлан төгс. Хөтлөгч Оюун Тамир. Дуучин Дэлгэр Мөрөн. Нийгмийн ажилтан Мөнгөн Сарнай. Оюутан Тамирчин Билгүүдээ. Бизнес эрхлэгч Цэрэн Норов. Өмгөөлөгч Батжав. Англи хэлний багш Мичит Маа. Улсын их хурлын гишүүн асан Ган Тулга. Сэтгүүлч Өнөр Цэцэг. 21-ээс 51 насны 10 нийгмийн өөр өнгө бас өөрийн гэсэн түүхтэй зарим нь ассан, дүрлцсэн, шархалсан, бусдаар хайрлагдсан ийм манай нийгмийн өнгө болсон хүмүүсийн төлөөлөл өнөөдөр яг энэ тайзан дээр хүрэлцээрсэн байна. Би бол яг ер нь дундаж насныхнаа орох юм байна гэж бодлоо. Тэгэхээр бол дундаж насны тэгээд нийгмийн салбарын хүн чинь холбосон тийм л одоо нэг оролцогч байх бах та. Тэнцээнд оролцох шийдвэрүүдтэй бол ерөөсөө харамсахгүй байна. Энэ бол миний амьдралд олдох ганц боломж. Маш сонирхолтой зүйл, айгүй олон гоё хүмүүстэй танилцах, өрсөлдөх те өөрийгөө харуулах гоё боломж гэж бодож байгаа учраас баяртай байна. Театрт хүмүүс яг гэж ирдэг вэ те. Тэгээ энийг бас сонгосон бас учиртай. Театрт хүмүүс хайр, харуулслыг эсвэл үнэн хотлын заагийг мэдрэх гэж ирдэг. Тэгээ заримдаа сэтгэл ханамжтай гарна, заримдаа урам угарч гарна. Тэгээ тэр мэдрэмжүүд бол бүдгэрч арилдаг. За одоо ингэж бүгдээ бас өөрсдийнхөө дүрийг бас танилцуулъя гэж бодож байна. Тэгээд оролцогч Жавхлан төгстэй өөрийг танилцуулна. Хүний харах өнцөг тийм өөр үүдэг байна. Миний хувьд бол яг л амьдрал дээр үнэнчээр шударгаар одоо амьдрахыг хүсдэг. Тэгээ ялангуяа бол яг өрөө хүүхдүүдтэй хамгийн сайн аав нь байхыг хүсдэг. Тэгэхээр одоо миний амьдралын дүр бол одоо маш сайн аавын дүр юм. За оролцогч Батжав. Би бол хэн нэгэн таалагдах гэж амьдардаг. Өөрөө өөрийнхөө амьдардаг. Хүсэлтэд хүрэхийг төлөө тэмүүлж явдаг. Тийм учраас миний амьдрал бол угаасаа л өссөн цагаас эхлээ өнөөдрийн хүртэл дандаа тэмцэл байсан. Ажил мэрэгжилчсэн бас тэмцэл гэж хэлж болно. Өмгөөлнө гэдэг маань бол нөгөө эсрэг талд байгаа хуулийн байгууллагатайгаа тэмцэж явдаг хүн. Хууль цусандаа багтдаг. Эмэл хүн бай. За. Оролцогч Мөнгөн Сарнай. Яг та нартай адилхан ингээ алхаж гიშгэд явдаг байжгаад одоо яг тэрэгнэртэй суугаад 3 жил болж байна. Ер нь бол амьдрал донд тэмцэж явж байна, твчж явж байна. Муу дүүртэй гэж би өөрийгөө бодохгүй байна. Аль болохт яг өөрөөрөө байхыг хичээдэг. Тэгээд амьдрал донд бас тэгэл амьдрч л яваа юм байна та. 3 жилийн өмнө бид нартай адилхан гоё. Ингээд мөрөө гаргаад явж ирсэн дүү маань ингээд тэрэгцэр дээр суусан. Энэ бол энэ охины сэтгэл зүй минийхтэй бол их ойрхон байсан. Яагаад гэвэл зовлон үтсэн, зовлон ойлгодог байхгүй. Түүнийг илүү хайрлаж би харагдах байх. За оролцогч Цэрэн Норов. За миний хувьд бол би амьдрал дээр бол ажил дээр ч байна ер нь хамгийн үнэн дүр төрхийг илэрхийлдэг гэж боддог. Байж болох хэмжээний хамгийн үнэн ажлыг хийх, хамгийн үнэн амьдрах тэр хамгийн ёс зүйтэй байх, хамгийн хүндлэлтэй
бусдыг хүндэтгэж хайрдах одоо тэр бүх зүйлс би хамгийн үнэн хүн юм болов гэж би өөрийгөө дүгнэдэг. За ажлын хувьд бол яг янз янзын ажил бизнес байна. Тэгвэл одоо миний хамгийн хайртай ажил бол одоо гоо сайхны салбар буюу хүний дүр төрхийг өөрчлөх. За нэг бол байгаа дүр төрхийг илүү сайхнаар удаан хадгалах залуу насыг гэдэг юм уу те байгаа одоо эрүүл мэндэ одоо байгаа бие зохицоо хамгийн сайн түвшинд байлгах. Нэг бол бүр өөрчлөх. Тэгэхээр би бол амьдралын нэлийн ийм ажил дээр бол олон дүр төрхтэй ажиллах шаардлага гардаг. Амьдрал дээр бол хамгийн үнэн бодиттой дүр төрхөөр амьдрдаг хүн. Дайчин, өөртөө итгэлтэй нэг тийм би гэсэн үзэлтэй хүн байдаг шүү дээ. Одоо бас бизнест амжилттай, өөрийн гэсэн өнгөтэй амжилттай яваа тийм хүн юм байна гэж ингэж ойлголоо. За оролцогч Мичтмаа. За намайг Мичтмаа гэдэг одоо 24 настай. Тэгээд яаж энд дөрөвцөн бэ гэхээр Instagram дээр боловсруул англи хэлний контент хийдэг. Тэгээд тэрийгээрээ танигдсан болов уу гэж бодож байна. Тэгээд миний хувьд хамгийн чухал зүйл юу вэ гэхээр мэдээж эрүүл мэнд, эрх чөлөө. Тэгээд энэ зүйлсийн төлөө би яндраад явж байгаа болов уу гэж би өөрийгөө харж байна. Тийм л энэ. За. Билгүүдээ. Би усан сэлтийн тамирчин, бизнес эрхлэгч, оюутан ийм залуу байгаа. Айгүй сониуч. Энэ ч утгаараа яг амьдралыг таних гад мэдэх гээд бизнес гэдэг зүйл рүү халахж ороод энэгээ хөгжүүлэх гээд тэгээд бас яг амьдрал ямар өнгөтэй юм бэ те? Би яг бүх хүнээс хайрл мэдэрч өссөн, хайрлагж ирсэн, аав ээжийн хайртай хүү, ах эгчийн хайртай дүү, найз нөхдийн бахархалт найз. Миний хамгийн сайн мэдж байгаа зүйл бол би энэ хүмүүсээс суралцах гэж ирсэн. Энэ хүмүүсийн мэддэг зүйлийг өөртөө шингээх гэж ирсэн. Тийм оролцогч байна да. За. Оролцогч ганц улаг. Би бол өөрөө хүмүүс бол яг улс төрч залуу гишүүн байсан гэдгээр нь илүү танина. Хувийнхээ хувьд бол 2 хүүхэдтэй аав, хүний одоо хань 6 хүүхэдтэй баг отхон айлын хүү олон нийт нийгмийн салбарт илүү ажиллаж байгаа ийм л одоо хүн. Тэгээд их янз янзын одоо салбарын хүмүүс байгаа. Насны хүмүүс байгаа болохоор их тийм өргөн хүрээний одоо тийм оюун санааны л тийм өрсөлдөөн болно бахал гэж тэгж л бодчих. Оролцогч илүү мөн. Ганц толгойн талаар тань таг өрсөлдөл байдаг уу? Ард түмнээс сонгогдсон гишүүн гэдгээр нь бол мэдэх болохоос биш тийм. Таата тагыг нь мэдэхгүй. Адилхан эр хүнийхөө хувьд бол нийгэмд хүчирхийлүүлсэн байж магадгүй. Магадгүй тэр хүчирхийлүүлэх болсон шалтгаанаа өөрөө хийсэн. Тэр нь зарим хүмүүст таагүй байсан байж магадгүй. Надад бол тийм таагүй зүйл алга. Зүгээр энэ нэвтрүүлэгт би бол хинбэ гэвэл мэдээж уран бүтээч хүн. Харин Монголын нийгэмд далд хүчирхийлэлд өртөж байгаа эрчүүдийн өмнөөс шүглүүлэгч. Та өөрийгөө тэгтээ тэгж тодорхойлж байгаа байна тий. Тий. Тэгэхээр энэ нэвтрүүлэгт би бол жоохон маргаан үсгэн хэрүүлхийн эмэгтэйчүүдийн эсрэг үү? Бараг л хэрмүр ахлаар нь би нэлээ хэрүүл хийнэ л гэж байна. Одоо бас сонирхолтой нэг талаараа инээ төрмөрч юм шиг. Тийм ээ. Тийм байна да. За, одоо нэг хөвлөсөн. Өөрийгөө тодорхойлох юм бол одоо мэдээч хэрэг сайн ээж. За тэгээд сайн найз. Тэгээд хамт олонныхоо сайн ажилтан. За тэгээд эцэг эхийнхээ хувьд бол ачлалтай сайн охин гэж өөрийгөө тодорхойлдог. Мэдээч хэрэг бусдын адил бараантай яриантай сайнтай муутай амьдралыг даван туулан явж байна. Тэгээ ямар ч байсан миний хувьд бол өөдрөг, гал цогтой, эрч хүчтэй тийм эмэгтэй гэж өөрийгөө тодорхойлж байна. Тэгээд яг энэ цаг мөчид энд байгаа эрхмүүдтэй энэ шоунд оролцох гэж байгаадаа их таатай байна. Маш их сонирхол төрүүлж байна. Маш их олон зүйлийг бодож байна. За ингээд яг энэ тайзан дээр 9 оролцогч байна. За нэвтрүүлэг маань бол 10 оролцогчтой. 5 эрэгтэй, 5 эмэгтэй оролцогч байгаа. За нэг оролцогч маань ирээгүй учраас би тэр оролцогч шиг та бүхэн танилцуулах гэж байна.
За энэ хүн хинбэ гэх юм бол та нар мэдэх байх. Таних уу? Өнөр цэцэг сэтгүүлч. Сайн байна уу та? Танд илгэм жилээ. Юу баахан мөг дүүргүй бол болж байгаа юм уу? За би чиний арилгын хувьд их тэмцдэг хүн тэгээд одоо ингээд намайг энэ нэвтрүүлэгт оруулах гэдэг бас арилгатай эсвэл болзоонд оруулах гэдэг өөрөх гэдэг арилгатай байгаа юм уу? Яг энэ хэсэг бол таалагдахгүй байна. Надад ойлгохтой ийм сэтгэлийн чинь засаад өгнө гэсэн. Тэгээ надад сэтгэлээ засуулах би ингээд дахин жоохон хуучин хэвэндээ орох, жоохон хүчрэгчих, өөртөө итгэлтэй байх ч гэдэг юм уу те. Хинээс ч айхгүй мэдээ сурвалжлага бэлтгэдэг байсан. Олны өмнө ингээд шууд аюу өөртөө итгэлтэй алхдаг байсан. Би буруу зүйл хийгээгүй юм чинь гэдэг ийм дотоод итгэл үнэмшил маань маш өндөр байсан. Тэр байдал дээрээ би ингээд очихсан гэж их боддог. Тэгээд яг тэр сэтгэл зүүн хүчрэх байдлыг би болгох юм байна, эмчлэх юм байна гэж бодоод би энэ шоунд ороод үзье гэж бодсон. Нэвтрүүлгийн урилга ирлээ. Би одоо энэ залууд маш хүндэтгэлтэй хандна. За дээр нь нэвтрүүлгийн баг аврам бүтээлч та бүхэндээ бас хүндэтгэлтэй хариуцлагатай хандна. Тэгээ бүгдөө чатхаасаа чадахгүй хүртлээ энэ шоугаараа олон хүнд бас дэм болчих юм нэвтрүүлэг хийе гэж бодож байна шүү. Хүсэж байгаа зүйл маань энэ 10 хүний дотоод ертөнцөөр асуудалтайгаа хэрхэн яаж тэмцдэг үнэн түүхээр нь дамжуулаад энэ 3 сая 600 хүнд оюунд нь хөрөнгө оруулалт хийя л гэсэн бид нар ийм ажлыг хийж байгаа. Хамгийн түрүүнд хэн оролцох вэ гэдэг дээр за өнөрөө орох юм байна гэж мэдчихсэн. Тэгэнгүүт өнөрөө байхгүйс учраас тэгээ өнөрөөгийн нэрийг нөгөө хэвлэлцэн байсан. За ер нь бол энэ нэг шоуны нэг хэсэг баха гэж тэгж л бодсон доо. Зохиолынхаа дагуу ингэж байгаа юм болоо. Эсвэл бүх хүмүүсийн нэрийг ингэж бичиж тавьсан байжгаад өнөр цэцэг ирээг болохоор сандлан дээр нь тавьсан юм уу? Тэрийг аюу их гайхлаа. Сошиалд өнөр цэцэг оролцогчдоо одоо ингэж болцож байгаа тухай мэдээллүүдэд явж исэн. Гэтэл өнөөдөр ирсэнгүү. Тэгээ одоо маркетинг байсан юм уу? Оролцогч байсан юм уу? Тэр нь одоо утгагүй дараагийн дугаараас тодорхойлогддог байна. Би мэдэхгүй байна. Би чинь ерөөсөө бүх зүйлийг баримттайгаар ярьдаг байхгүй хөлчин. Тэг. Магадгүй ирээгүй байсан чинь би шалтгааныг тааж төсөөлмөргүй байна. Магадгүй ноцтой шалтгаан байхыг үүсэхгүй шүү дээ. Жишээ. Тэгэхээр бол баримтгүйгээр бас хүний талаар ярина гэдэг бол бас жоохон төвхтэй. Та өөрчлөлтийг хүсэж байна уу? Яг одоо байгаагаас уу? Тий. Үгүй. Өөрчлөлтийг хүсэж байна уу? Өөрчлөлтийг хүсэхгүй байна. Сайжрахыг хүсэж байна. Хувь хүнийхээ хувьд ярих юм бол өөрчлөхөөр эдийн санаа өгвөл мэдээж өөрчлөлтөөс таталцахгүй. Гэтэ тэрнгүй би орсон юм чи зөв сонголт байлгахаас өөр аргагүй гэж бодчих шүү дээ. Бистронг шоу маань ер нь бол мэдээж эерэг өөрчлөлтөнд урайлан дуудсан ийм шоу. За хоёр үе шаттай. Хамгийн ихний үе шат маань болохоор бие физиологийн болон сэтгэлгээний өөрчлөлт. Гэхдээ өөр дөрөө тодорхой хэмжээнд үзүүлээд харуулад тэгээд хүмүүст зүгээр даган дуурайхаггүй юу гэдэг сонголтын нөгөөд орхих юм. Тэг хүн ч ихлэ өөрийгөө өөрчлөх хэрэгтэй те. Тэр учраас бол олон одоо сэтгэлгээний юм уу бодол санааны өөрчлөлтүүд бол тэрэлийн хүнд бол харагдахгүй шүү дээ те. Тэгэхээр бол хамгийн бодиттой нь бол богинохон цаг хугацаанд бол
бие физиологийн хувьд одоо физикал жоох өөрчлөлт бол хийя. Хүмүүс өөрийнхөө үннээс утаагаад байна уу? Яг хамгийн том саад тэг нь юу юм бэ? Төгжил тийм үү? Эсвэл нийгмийн асуудал байгаад байгаа юм уу? Эсвэл хувь хүний өөрийнхөө асуудлыг харж байгаа өнцөг байгаад байгаа юм уу? Энийг та хэд яг үнэн өөрийнхөө өнгөрсөн амьдралын одоо амьдралын түүхтэйг оноо нь энэ байсан шүү. Алдаа нь энэ байсан. Тэгээд үнэн тэр дүрхөөрөө би ингэж хүлээн зөвшөөрж ийм үр дүн гарсан. Чи бас ингэх боломжтой шүү гэдгийг тэр хүмүүсийн сэтгэлгээнд сэдэлүүлдэг. Энийг дагаад их олон хүмүүс өөрчлөгдөж ивэл энэ шоуны импакт буюу нөлөө. Нэвтрүүлгийн үнц нь нийгмийг эерэг болгох гэсэн өнцөг надад маш их таалагдсан. За мэдээж би энэ нэвтрүүлэгт бол ярьсан байгаа. Би бол далд хүчирхийллийн эсрэг эрчүүд өндөө хоолоо шүглүүлэгч хിവэрэ байх болно. Нийгэмд хүчирхийлүүлж байна далд хэлбэр гэсэн шүү дээ. Үнэхээр тийм юм байгаа мó? Тэр нь эрэгтэй үнд вэ нүү, эмэгтэй үнд вэ нүү хамаагүй хүүсэн дээр те. Яаж тгүүлэхэд тусдээ зарим юма хүлээн зөвшөөрөхөд хүмүүсийн дэлгэцэн дээр хүлээн зөвшөөрөөд уучлахыг уучлаад тулахын тулаад яг ийм боддоор бид нар өөрсдөө үн дүрдөрхөөрөө хүмүүст харуулж агаад тэр хүмүүст өөрчлөгдөөсэй гэдэг сэдлийг өгөх гэж. Магадгүй өнөөдөр Монголын хамгийн том өвчин нь хүмүүсийн өөрсдийнх нь сэтгэлгээ хандлаганд байна уу? Өөр орнуудтай харьцуулахаар Монголд бүх боломжууд нь яг үүндээ байна уу? Эсвэл бид нар өөрчлөгдөж болохооргүй тийм орон зайтай амьдраад ингэж амьдраад байгаа мó гэдгийг л харуулаасай. Нэгдүгээр үе шат маань ингээд 3 хэсэгтэй шүү дээ. 3 дахь нь болохоор юу гэвэл багт хуваагдаж байгаа. Эрэгтэйчүүд нэг баг, эмэгтэйчүүд нэг баг. Сонирхолтой. Хөөсийн тул. Эрэгтэй эмэгтэйгээр өрсөлдөх юм бэлээ. Эхний шат бол бид нар бол эмэгтэйчүүдийн бол хайрлан хүндэлдэг гэдгийг боддоор харуулна. Харин өрсөлдөөнд өршөөл байхгүй. Энэ бол өрсөлдөө. Эрэгтэй багийнхан өөртөө аягүй ихтэй байгаа харагдсан. Гэхдээ би бол дотроо эмэгтэйчүүд ингэ чимээгүй байгаа ч гэсэн би яг үүндээ дотроо толгой дотроо сэтгэл дотроо бүр үнэхээр хүчтэй байгаа гэдэгт бүр үнэхээр ихтэй байна. Энд тэндээс одоо цугласан сайн мэдхгүй эмэгтэйчүүд багаар ажиллах нэг өөр эрэгтэй хүмүүс ч гэсэн бас эго өндөртэй байдаг учраас олон талаас олон зан характер, харизмтэй эрчүүд ингэ цуглаад асуудлыг ингэ даван туулах үед бас маш их зөрчилдөөн гарах болцсошгүй тийм зүйл. Тэгэхээр маш их сонирхолтой зүйл удахгүй болох нэ л гэсэн мэдрэмж төрсөн. Тодорхой хэмжээний даалгаврыг багаараа гүйцэтгэх. Бие биенийхээ сул талыг нөхөөд, бие биенийхээ давуу талыг ашиглаад багаараа гүйцэтгэх. Тэгээд 50 сая төгрөгийн үн бүхий үнэт эдлийн төлөө уралдах гэж байна. Тэгэд цор ганц нэг баг нь багаараа энэ дээр бол ялах нь шүү дээ. Тэр үнэт эдлийн эзэн болно. За энийг бол Settle Jewelry гэдэг компани маань аль хэзээ ивент итгэж оролцож байгаа. Шоуны их тийм сонирхолтой өнцөг нь бол байх юм байна гэж бодлоо. Яг гэвэл энэ чинь спортынх байна, хуульдлынх байна, уран бүтээлч одоо 2 хүн байна, нэвтрүүлэгч байна, бизнесмен байна, тийм ээ. Тэгээ ингээд янз янзын салбарын хүмүүс байна. Тэгэхээр бол миний хувьд бол одоо нийгэм олон нийтийн салбараас төлөөлж орж байгаа учраас бас яг тэр өнцгөө л илэрхийлье гэж бодож байна. За ингээд эхний хагас финал дээр 10 оролцогчоос 6 оролцогч хасагдана. За ингээд 2 дугаар шат эхэлж байгаа 4 оролцогчтой. За энэ 4 оролцогч болохоор эхлээд өөрсдөө өөрчилж чаддсан байна, өөрсдөндөө шаардлага тавьж чаддсан байна гэдгийг хүмүүст харуулсан. Одоо өөрсдийнхөө салбарын, өөрсдийнхөө потенциалынхаа ашиглаад, өөрсдийнхөө боломж болцоог ашиглаад нийгэмд тодорхой хэмжээний нэг импакт, эерэг нөлөөг үзүүлэхийн төлөө явах юм. За эндээс цор ганц нэг хүн маань 100 сая төгрөгийн цаашин автомашины эзэн бол. Тэгээд монголчуудад асуудлын тухай ярьдаг биш, асуудлын хаард гардаг ийм хүмүүс байя гэдэг мессежийг хамтдаа өгнө. Манай шоуны өрөө бол чи хүчтэй байгаарай. Тэгээд таадад гэсэн та нар хүчтэй баг. Хүчтэй байж чаддаг. Миний амьдралд нуурах маш олон зүйлүүд байсан. Айгүй олон тэмцлүүд байсан. Тэгээд тэр болгоныхоо ард нь гараад яг одоо өнөөдөр энд сууж байна. Хүчтэй байх шаардлагатай тийм үү би strong нэрнээсээ ахуулаад ийм шоунд оролцож иж одоо би өөр ямар ч хэлэх үг байхгүй шүү дээ. Хүчтэй байна. Тэг байсаар ч ирсэн цаашид ч байна.
Амьдрал үргэлж бидрээс дандаа асуултыг асууж байдаг. Чи ямар хариулт үзүүлэх юм? Энэ шоуны дүрм яг тэрийг л хийх болно. Тийм учраас энэ бол reality show. За тэгээ би Strong шоунд 5 том өрөл. Би өөрийгөө л мэдж байгаа. Би бол ялна. Үзээтэй л оролцогч байна угаасаа. Би хаач өөрийгөө тийм хүчгүй өрсөлдөгч байна гэж бодохгүй байна. Ямар ч талбар дээр. Миний хувьд бол штэ те ер нь сайн өрсөлдөгч гэдэг үг бол багтана. Тэмцээнд оролцох шийдвэрүүдтэй бол ерөөсөө харамсахгүй байна. Энэ бол миний амьдралд олдох ганц боломж. Би юусе амьдрал дандаа тэг тэмцэж ирсэн юм байхгүй. Юунд ч юусе хамаагүй. Өнөөдөр ажилтсан шүүхрүүдээсэн зөвхөн ялна гэдэг зүйлийг би улдаа зорилго тавьдаг. Хэр зэрэг өөрчлөгдөх бас мэдэхгүй байна. Тэр нь надад маш их сонирхолтой санагдчих. Мэдээж би одоо хүчтэй л байна шүү дээ, тийм үү? Өнөөдөр бол эхний шат эхэлж шүү дээ, тий. Хоёр дахь шатанд нь үлдээл гэж бодлоо. Би strong гэж одоо энэ хүчтэй байгаараа те энэ шоуг зохион байгуулахын тулд энэ нөхөрч нь бас тархитлах нь ажилласан юм биш үү? Загсаар бол дэгээ шидсэн юм биш үү? А тэр дэгийг бол мань мөнгөд авсан юм байна гэдгийг ойлгоч. Нууцлаг зүрх түгшээсэн анхны уулзалтын дараа оролцогчид дараагийн урилгыг хүлээн авлаа. Тэднийг нэгдүгээр цуглуулах оройн зог. Гадаасаа энгийн мэт боловч үнэндээ энэ бол дараагийн шалгуур. Хэн нь өөрийн жинхэнэ дүрээр үлдэх вэ? Хэн нь дүрээ нууж чадах вэ? Энэ орой бүх зүйл аажмаар ил болж эхэлнэ. За ороймонд манайхаа. За тэгээ урилгыг маань хүлээж авч хүрэлцээрсэнд баярлалаа. Өдөр хэдүүлээ бас нэг альбан байдлаар танилцсан. Тэгээ одоо бол илүү нэг юм бас чөлөөт байдлаар хэдүүлээ хоорондоо бас тодорхой хугацаанд хамт явах гэж хүмүүс учраас нэг бие биентэй гоё танилцъя. Тэгээ өнөөдөр одоо энэ оройн үйл ажиллагаа маань бол илүү нэг юм албан бус үйл ажиллагаа байгаа шүү дээ. Илүү гоё нэг юм чөлөөтэй тий. Нэг өөр тэр нэг гоё дүрээрээ хэдүүлээ нэг бие биентэйгээ бас нэг ингээд нэг юм их цаг хугацаа гаргая ярилцах. Юу нөхөрлөх эсвэл одоо яагаад гоё хамт хоо гэдэг те. Ингээд нэг юм чөлөөтэй байх. Ийм цаг хугацаа гаргая гээд тэгээд энэ ресторанд нэг юм жижигхэн үйл ажиллагаа зохион байгуулж байгаа. Тэгээд бүгдээр маш их баярлалаа. За өрсөнд баярлалаа. Та ер нь бие бинийгээ ер нь өмнө мэдээгүйсэн шүү дээ. Тэгээд өнөөдөр бие биенийхээ царийг нь харж байгаа шүү дээ. Яг ямар насны хүмүүс оролцогч бас мэдээгүй те. Тэгэнгүүт ер нь сэтгэлдлүүд ямар сэтгэл төрсөн бэ? Өдөр өөртөө чинь мэдлсэн байхгүй тойроод ороод ирэхээр. Аа. Тэгсэн чинь дөрөнгөсөн сар байна уу гэсэн чи араар явчихлаа. Тэгээд мэдлсэн, тэгээд дахиад мэдлсэн, тэгээд ерөөсөө. Тэгээ хүн хажуу дээрээ зогсохоор чи хүн мэдлэн үстэ өө сайн байна уу гэж дуурдггүй гэх нь аа. Тэр яг нэг тийм байдал орсон. Яг мэдлэхгүй хас хэцүү билээ. Бас тийм. Сони юм лээ тий. Иракцыг харах гээд байгаа байхгүй тий. Орж ирд бүх хүнтэй гар барьж байгаа юм байна. Тий. Бас их ингээд яг хүн бас тийм юу юм бэ? Ингээд өөр бас үйлдэлүүд үзүүлэлт юм байна. Ингээд хоосон сандал тавьчихсан. Гэхдээ тэрийг зүгээр тэр бол тухайн хүний зүгээр яг тэндээс нь энэ хүн юм гэдэг дүгнэх гэж хаашаа. Тэгээ зүгээр яг өөр тийм юмнууд бол үзүүлдэг. Их сонирхолтой. Хэлбэрээс шалтгаалж нь одоо шинэ эмэгтэй хүн бол хувцаслалтаа шалтгаалж байгаа. Тийм асуултын хувцастай ингээд би хүн болгонтой ч гар барих нь айгүй тийм нөгөө үндсэн тийм байхгүй тийм. Бараг гар орол ингэж өгөх гэдэг шүү. Зүгээр ингээд тийм зохио те. Ингэсэн нь илүү. Би одоо ингээд зүгээр одоо ингэж гэж бодоо. Тэгэхгүй жишээ би тавьсан ингээд ошоод бүгдээ гар урах юм аюул. Оо манайхыг камера аваа явчих жоо тий. Тэгс чи бүгдээр хараа. Пицца хатуу. Амьдралдаа гоё ингээд өнгө бодог оруулах гоё шүү дээ. Яранэмэнд. Үнэхээр аргагүй. Намайг ойлгоод хүндэтгүү хүлээгээд энэ сайхан оройны зоог яг гоё халуун байгаа дээр намайг бас ингэж
клипний зураг авалтанд орох боломжийг олгоод хүлээж чадсан баг хамт олондоо баярлалаа. Бас намайг уучлаарай. Миний зураг аваад байгаа мó. Эргэн мөндөд оролцогчдоо. Бид нар нэг ширээний цаан сууж байгаа ч гэсэн ирчүүдээ наад болчин дайсан гэдгийг хэзээ шивтээ март. Яг нэг юм ийм шүү. Ихний үе шат дээр байна штэ. Эсвэл эрэгтэй баг төрүүлнэ, эсвэл эмэгтэй баг. Ер нь бол тэ эхний үе шатанд ортлоо бол багаараа үзээд дараагийн шатанд бол бие бинэ гэж юм биш. Яахан манай хайсан сандаа хэлэх юм уу? Таныг болгочлоо шүү дээ. Өө би биш. За түгээрээ. За болгоё. Оо би эсэргүүцэж чинь би дэмжихгүй. Ямар гоё юм бэ? Чөмгөө идэхгүй юм байна уу? Шоунд оролцохыг зөвшөөрсөн. Тэгэд энэ шоуны одоо нэг эдис болоод ингэж байж байгаа та бүхэндээ маш их баярлалаа. Бүгдэнд нь амжилт хүсье. За, урагшаа манайхаа тэгээд хүчтэй. За. Сануулганд чинь зөвшөөрлгүйгээр оролцогчид хоорондоо ярилцаж болохгүй гэж хэлээ. Бүр. За Монгол хүмүүс байна. Жохон энэ хазаалттай байна гэдгсэн зураг үзэл яах юм те. Энд юм байна те. Оо няраа налуутай байна. Таславчин мөрөө гинэ. Тэгээд ерөөс өмнө мэдчихэж байгаа юм байна. Саний тоглож байгаа ачаад өгөөд жоохон таргалсан юм. Яна би танихгүй байгаа шүү уучлаарай. Тэр Намайг танихгүй юм ч таалаа. Фитнес зал руу орж ирээгүй айгу удсан байна. Доторыг барьж. жил гарan 2 жилийн өмнө явсан юм уу? Тэгэл байхгүй шүү. Энэ эзнээс нэг жоохон хасчих юм шиг байна шүү. Би Strong Show-ны оролцогчид анхаар Жинцид үзээд идэх хүн байдаг шүү дээ. Энэ багаас тий. Бас